Бид навдаад их баярлалаа CNBC лизing мэдээллийн хөтөлбөр зочноор үргэлжилж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгвэл өөрийн телефоны салбар энэхүү өрсөлдөөн ихтэй байгаа энэ үед Skytel компани яг юугаараа төлхөө давуу талтайгаар юугаараа онцлог ялгарч байгаа вэ гэж асуумаар юм. За Skytel компанийн хувьд бол одоо 26 жилийн түүхтэй ийм компани байгаа. Гол онцлог хаана байна гэвэл одоо бид нар 2017 оноос хойш Монголын номер 1 дата оператор гэдэг одоо явж эхэлсэн. Манайх уламжлалтаараа бол ер нь CDMA технологиор эхний 10 жил үйл ажиллагаагаа явуулж байсан. За ингээ 2014 онд бол WCDMA гэдэг GSM технологиороо ер нь шилжсэн. За ийм учраас бол манайх бол одоо ярианы үйлчлэгээ гэдэг үйлчлэгээ бол Skytel-ийн бас сул тал болж исэн гэж хэлж болно дунд үедээ. Тэгэхээр бол 2017 онд бид нар бас зөрөгтэй шийдвэр гаргаад за ер нь бүрэн дата оператор байвал одоо ямар вэ ингээд бизнес модельээ бол одоо датаг бизнес болгож интернетийг бизнес болгож за интернет дээр суурилсан одоо бизнес модельтэй ийм оператор болъё гэж зорж ажиллаж байгаа. За энэнийхээ өрөөнд бол одоо Skytel Group-ийн нийт орлогын бол одоо 80 гаруй хувь интернетээс ордог. Нөгөө операторуудыг аваад үзэх юм бол одоо ярианы орлого бол бас 50 болон түүнээс дээш. Интернетийн орлого 50% байхад Skytel Group-ийн хувьд бол 80% одоо интернет датагаас орлого нь орж идэг ийм оператор болж бас одоо байршсан байна. Ер нь өргөн холбооны салбарын хувьд яриад үзэхлээр өсөлтийн одоо гол драйвер нь юу юм бэ? Дата болж гинэ эсвэл хэрэглээ талдаа явж гинэ? За өсөлт бол ерөөсөө бид нар юу гэж харж байна вэ гэхээр энэ эдийн засгийн шилжилт өөрөө явагдаж байна гэж бодож байгаа. За энд бол нөгөө дамаан ковидын дараа бол энэ их хурдслаа. За мэдлэгийн эдийн засаг явж исэн. Одоо бол удахгүй Монгол улсад энэ O2O буюу офлайн to онлайн эдийн засаг орж ирэх гэж байгаа шиг байна. Энэ онлайн гэдэг юм бол ерөөсөө бүх салбарт одоо нөлөө үзүүлж байна. Тэгэхээр бол одоо та гар утасгүйгээр интернетгүйгээр хийдэг бизнес байхгүй болох ийм дүр зураг харагдаж байгаа. Тэгэхээр бол маш олон салбаруудад өсөлтүүд зэрэг явагдаж байна. Шаардлагууд их өсөж байна. Тэгэхээр бол одоо ковидын өмнөх үетэй харьцуулаад үзэх юм бол бид нар одоо интернет гар утасны хэрэглээ гэдгийг бол их өөрөөр ойлгодог байсан. Одоо сүүлийн 4 жилд бол энэ одоо хамгийн энгийн жишээ хэлэхэд Mongolia маань орж ирээд төрийн захин үйлчлэгээ ингээд орж ирэхэд одоо 1.6 сая хэрэглэгч хэрэгжилж байгаа тогтмол энэ зүйл бол одоо хэрэглэгчийн зан төлөвт бол маш их өөрчлөлт авчирсан. Одоо таны гар утасны дугаар бол таны хамгийн чухал одоо цахим нэрийн хуудас болчихсон ингээд явж байна. Энэ жилийн хувьд бол магадгүй салбарын хамгийн том үйл явдал 5G нэвтрүүлэлт болсон байна. Тэгэхээр 5G нэвтрүүлэлтийн яг бодит одоо хөрөнгө оруулалтыг өгөөж ROI гэж ярьж байгаа. Энэ болон хэрэглэгчийн зам төлөв дээр гарч байгаа юм хамгийн том өөрчлөлт юу байна? Эсвэл энэ хугацааг бас харах арай болоог байна гэж байна. За 5G дээр бол бид хэд бас 2018 оноос хойш төлөвлөлт хийгдсэн. 2018 онд 5G-ийн Монгол улсын бодлогын баримтчиг батлагдсанаас хойш бол бэлтгэл ажлуудаа базааж эхэлсэн байгаа. За ингээд 2023 онд бол одоо нээлт хийнэ гэдэг төлөвлөгөөтэй байсан бол 2025 оны 5 сард нээлт хийлээ. Өнгөрсөн оны 12 сард одоо гар утас дэмждэг утастай хэрэглэгчийн тоо одоо нийт хэрэглэгчдэд эзлэх хувь нь 25% байсан. За энэ 5 сард нээлт хийгээд сая 8 сард хэмжихэд 8 сарын дотор энэ хувь 45% болж одоо 20 пунктээр нэмэгдсэн байгаа. Энэ өсөлтийг ингээд бусад орнуудтай харьцуулаад аваад үзэх юм бол дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй хамгийн хурдан 5G нэвтрүүлсэн орнууд ч 45% хүрэхэд 2 жил шаардсан. Тэгэхээр Монгол улс 8 сарын дотор ийм өөрчлөлтийг хийж чадж байгаа нь бол хэрэглэгчд бол 5G-г бол одоо их нааштайгаар хүлээж авч байгаа. За бэлдэж байгаа ийм дүр зураг болж байгаа. Тэгэхээр бол энэ Монгол улсад энэ 5G бол нэлээд амжилттай нэвтрэх юм байна гэдэг ийм ихтгэл үнэмшил бол биднэрт бас төрсөн ийм одоо саяхан болсон одоо би 8 сарын тоог л дүгнж ярьж штт тийм ээ. Тэгэхээр бол энэ тоо цаашдаа улам одоо ирчээ авах юм байна. Өшөө их боломжууд байгаа юм байна гэж харж байгаа. Хөрөнгө оруулалтын талаас бол мэдээж энэ оператор компаниуд одоо компаниудад бол нэлээд том зардал гаргаад хөрөнгө оруулалтууд бол нэлээд өрөвцтэй өсөлт гэдэг. Энэ маань зах зээл дээр сайн хүлээж авч байгаа гэдэг бол нэг талаас аяр. Гэхдээ одоо танаас салбарын бол ярьж байгаас нь арпугийн асуулт нэг хэрэглэгчээс авж байгаа орлогын байдлаар аваад үзэх юм бол ер нь хэр зэрэг одоо хэцүү сорилт тулгарч байна. Ер нь ямар боломж байна гэж харж байна. Зөв арпугийн тухайд ярихад 5G
эхэлж нэвтрүүлсэн орнуудад бол ARPU-г $15 хүрэхгүй бол 5G-ийн хөрөнгө оруулалт өгөөж өгөхгүй гэж яригдж эхэлсэн. За Монгол улсын ARPU бол одоо харилцаа холбооны зохицуулах орон дээр нээлттэй тоо байдаг. Хагас жил болгон одоо шинжлэгддэг. $5 байгаа. Дундаж ARPU 3 дахин бага гэсэн. Тэг blended ARPU тийм ээ. Тэгэхээр бол бид нар одоо энэ 5G дээр яаж monetization хийх вэ? Хөрөнгө оруулалтаа яаж нөхөх вэ гэдэг бол маш том асуулт болсон. Тэгэхээр бол одоо мэдээч хэрэг энэ хөрөнгө оруулалтыг нөхөхөд ARPU-г одоо нэмэгдүүлэхэд ямар боломжууд байна гэж харахаар эргээд нөгөө vertical industry буюу одоо байгууллагын хэрэглэгчд гэдэг юм маш чухал нөлөө үзүүлж байгаа. Зөвхөн consumer хэрэглэгчдийг $5 5G хөрөнгө оруулалт хийгээд хөрөнгө оруулалтаа нөхгүй юм байна гэдэг дүгнэлтэнд хүрэх бол шаардлагагүй маань. Одоо хамгийн их түүжээлж явж байгаа салбар хэм бол уул уурхайн салбар жишээ нь бол private 5G-г маш их сонирхож байгаа. Одоо өөрөө явдаг нүүрсний машинууд тийм ээ. Дийг төсөл болгож нэвтрүүлэх юм сонирхол хэрэгцээ шаардлагууд Монгол улсын хэмжээнд бол эдийн засгийн хэмжээнд бол маш их байна. За дээрэс нь бол одоо агуулгах түгэлтийн компаниуд, үйлдвэрлэлийн компаниуд гэдэг ингээд ирэхээр Монгол улсын дижитал шилжилт өөрөө 5G-гээс бас маш их хамаарж байгаа. Эргээд 5G маань амжилттай нэвтрэх юм бол Монгол улсын эдийн засагт тийм ээ $1 эргээд багадаа $2.3, бүр цааш бол $12 өгөөж өгөх юм одоо маш чухал ач холбогдолтой юм одоо хөрөнгө оруулалт болно. Тэгэхээр бол энэ юмд одоо бизнес эрхлэгчид маань бас одоо 5G-г оновчтой ашиглаж бизнестэй нэвтрүүлэх нь эргээд саяны миний хэлсэн өгөөжийг хүртэх бас боломжийг бүрдүүлж байгаа гэдгийг бас би одоо дуулгамаар байна тийм ээ. Шинэ одоо тэлэл зах зээл талаас одоо дижитал үйлчилгээг аваад үзэх юм бол Монголд ажиглаж байгаа нэг юм бол супер ап буюу одоо дижитал үйлчилгээний илүү өргөдгсөн хэлбэрүүд гарч байгаа юм л да. Skytel-д бол яг ямар хуу стратегтэй ажиллаж байгаа юм гэлээ. За энэ нэлээд сонирхолтой асуулт тийм ээ. Одоо бид хэд бол хэрэглэгчийн хуучин бол одоо өрцөн төлбөрт дараа төлбөрт гэх сегментэлд өгсөн бол одоо бид нар бол хэрэглэгчээ бол нөгөө digital native за хэдэн аппликейшн ашиглаж байгаагаар нь ерөн сегментлж их энгийнээр тайлбарлавал 1-10 аппликейшн ашиглаж байгаа хэрэглэгчид 10-аас 100 аппликейшн ашиглаж байгаа хэрэглэгчид 100-аас 500 тэгээ 500-аас дээш гэж ангилж байгаа. За одоо 500-аас дээш байсан байна үү? Тэр сегмент дээр 20 гаруй хувь нь байгаа. Энэ бол нөгөө нийт хэрэглэгчид 20 гаруй 500-аас дээш аппликейшн ашиглаж. Тий, энэ бол нөгөө бас залуу зах зээл дээр сегментээ тэлж чадсны бас гол үр өгөөж гэж бодож байгаа. Ер нь 11-ээс 24 насныхан бол одоо гар утсандаа маш их аппликейшн суулгадаг ийм 80% нь бол одоо 100-аас дээш аппликейшнтэй байдаг, 500 хүрдэг ийм байгаа. Тэгэхээр эргээд энэ 500 аппликейшн ашиглах нь өөрөө их төвөгтэй учраас энэ супер апын асуудал яригдж байгаа. Бүр нөгөө 6 наснууд бол одоо Roblox гэдэг Roblox бол одоо чинь нэг төрлийн супер ап одоо тоглоом маш олон тоглоомнуудыг нэгтгэсэн. Тэгэхээр бол энэ одоо супер апууд бол ер нь хөгжөөд энэ нэгтгээд явах нь бол байна гэж бодож байгаа. За Монголд байгаа хамгийн том супер ап гэх юм бол одоо e-Mongolia жишээ байгаа тийм ээ. Төрийн цагийн үйлчлэгээний 600-аад үйлчлэгээг сервисийг нэгтгэчихсэн тийм ээ. 600 тустай аппликейшн байж болох байсныг нэг аппликейшнаар ороод хийж байгаа. Тэгэхээр энэ дээр Skytel юу хийх төлөвлөгөөтэй байна вэ гэхээр за нэгдүгürt бол бид нар нээлттэй тийм ээ. Өөрийн супер апыг хөгжүүлчихэд бүх юмаа өөрийн одоо хаалттай экосистемд хийнэ гэж бодохгүй байна. Супер ап хөгжүүлээд явж байгаа компаниудтай одоо бид нар 47 компанитай нээлттэй үйл ажиллагаа явуулж байгаа. Бүгдэнд нь Skytel-ийн үйлчлэгийг оруулахыг зорж байна. Хажуугаар нь бид нар бас супер апд одоо жишээ нь 3 төрлийн үйлчлэгийг бол түлхүү өөрсдөө илүү манлайлж хөгжүүлж оруулъя гэж бодож байгаа. За нэг нь бол видео стриминг, тоглоом. За дээрэс нь бол одоо үндсэн манай communication буюу одоо бидний ярьж байгаснаар бол voice over IP одоо интернетээр ярьдаг энэ ярианы үйлчлэгнүүдийг бол бид нар одоо технологиор санал болгох боломжтой. За цааш нь хөгжүүлээд бол яг бид нар энэ төлбөр тооцооны системийг бас суур түвшинд нь хөгжүүлэх боломжтой ийм одоо дэд үтсийн хөрөнгө оруулалтуудыг бол хийгээд явж байгаа. VoIP гэдэг маань одоо нөгөө Viber, Telegram маань гэсэн. Яг зөв. Viber-аар одоо бид нар ярьж болдог шүү дээ, тийм ээ. Монгол хүн супер аппликейшн хийвэл бид нар тэр ярих боломжийг одоо Skytel компани санал болгож чадна гэсэн үг, хамтраад хийж чадна гэсэн үг. Та одоо өөрийнхөө супер апын ID-гаар хоорондоо ярих гэж байгаа бол цаад суур технологиг нь бол Skytel хангаж өгч чадна гэсэн үг тийм. Одоо финтек болон төлбөрийн одоо маш олон хэрэгслүүд яг энэ бараг салбар болоод өгч байгаа. Энэ дээр ер нь интеграц дээр Skytel-ийн хувьд бол яг ямар шинэ бизнес модель дурсаж байгаа вэ? За бид 2012 оноос энэ Alibaba-гийн охин компани Wellcloud гэдэг энэ компанитай хамтраад ажиллаж байгаа. Яг энэ 16 оноос 12 оноос. Энэ компани маань бол сүүлд 2018 онд одоо 72% нь Alibaba-гийн Ant Group худалдаж аваад ингээд Alibaba-гийн
6 групп компани нэг болсон ийм Whale гэдэг компанитай одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Whale-ээр дамжуулаад бид нар бол энэ яг алигийн ашигладаг энэ төлбөр тооцооны системийг Монголд 21 онд одоо суйрлуулж эхлээд сая 2024 оны 10 сард одоо яг нутагшуул дууссан. Одоо бид нар бол нэг бүтэн жил өөрсдөө ашиглчихсан ийм байдалтай явж байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бол бид нар бол ямар бизнес загвар сонирхож байгаа гэхээр TechFin буюу бид нар зөвхөн технологиг нь өгнө. Эцсийн фронт-энд хэсгийг бол одоо ап хөгжүүлж байгаа одоо үйлчлэгээ үзүүлж байгаа компаниуд маань өөрсдөө өгөөд явах энэ загварыг бид нар зөвхөн тэр доор байгаа одоо settlement, clearing гэдэг юм уу тэр яг одоо төлбөр тооцооны одоо гол суурь үйлчлэгнүүдийг үзүүлэх ийм боломжтой хөрөнгө оруулалтыг хийчихсэн дэд үтсийг барьж байгуулчихсан ийм байдалтай явж байгаа. За энэнийг бол одоо манайх Шунхлаа группийнхаа бас охин компаниуд дээр туршаад одоо ийм арттай хамтраад туршаад ингээд дотоодод туршиж байгаа гэсэн үг үү? Дотоодод туршаад ингээд үйл ажиллагаагаа бас баг багаар хөгжүүлээд явж байна. Эерэг сайн мэдэн Alipay аль бисаа Монголд орж ирж байгаа гэсэн үг. Тэгж ойлгож болохгүй бах тийм ээ. Ягаад тэгэхээр бол энэ нөгөө Alipay орж ирнэ гэхээр шал өөр санаа болчих واخ. Alipay ашиглаж байгаа технологиг Монголд яг адилхан технологи байдлаар одоо бид нар нутагшуулчихсан байгаа гэж хэлүүлэх хэцүү болох юм. Технологи толгойч гэсэн бид нар бас өглөө ярьж байсан баг тийм үү? Тэгвэл танай компани AI-г яг технологитой яг хэрхэн ашиглаж байгаа вэ? Тэр талаар бас жишээ дурдвал. За AI бол одоо ингээд хамгийн их одоо хурц сэдв болсон байна. Хамгийн модонд ороод байгаа. Тийм, модонд орж байгаа тийм ээ. Тэгэхээр бидэд бол энийг ашиглаж эхэлсэн нь бол одоо 9-10 жилийн өмнөөс ашиглаж эхэлсэн байдаг. Одоо хамгийн сүүлийн ашиглаж байгаа жишээ гэх юм бол юу вэ? Манай дуудлагын төв гэхэд жилд нэг 14 сая дуудлага авдаг. За үүний бол сая 200 дуудлагыг бол яг хүн дээр авдаг. Нэг 13 сая дуудлагыг бол одоо автомат хариулагч гэж ярьж заншснаар бол одоо AI дээр авч байгаа. Одоо хүн дээр авж байгаа сая 200 дуудлага бид нар жишээ нь рандом байдлаар одоо ярианы чанараа шалгадаг байсан бол одоо хүн ярьсан дуудлагыг бүгдийг бас AI-аар шалгуулах ийм одоо мониторингоо жишээ нь 100% AI болгож байгаа юм болж байгаа гэсэн. Тэгэхээр бол одоо яг үнэндээ бол 14 сая дуудлага бүгдээрээ жилийн хэмжээнд AI-аар дамжиж байна л гэсэн үг болж байгаа гэсэн. Яг хөө мэдээж AI ойлгоод ярьж чадахгүй нөгөө хэрэгжийн гомдол санал юмыг бол хүн авж байгаа. Тэгэхдээ тэр хүн одоо хэрэглэгчтэй одоо дүрм журмын дагуу зүй зохистой харьцаж гинэ үгүй юу гэдэг одоо ярианы өнгө бүх юмыг шалгах ажлыг AI бас одоо хийх ийм технологийн шийдэл энэ жилээс гэхэд бид нар нэвтрүүлээд одоо ашиглах гэж байна. Монгол хэлний нэвтрүүлэлт талдаа бас асуудал гайгүй байна. Одоо тэр нэлээд одоо том асуудал. Гэхдээ 2018 онд одоо жишээ нь монгол хэл дээр анхны search хийдэг технологиг бол манай Go+ үйлчилгээ нэвтрүүлээд бид нар бас нэг тухайн экспо дээр үзүүлээд ингээ явж исэн. Одоо энэ интеграшн бол Samsung-ийн бүх төхөөрөмжүүдтэй, LG-ийн бүх төхөөрөмжүүдтэй, Sony-ийн бүх төхөөрөмжүүдтэй ингээд интеграц хийгээд ер нь бол суурь нь бол мэдээж Android, Google технологийн суурь дээр явж идэг. Тэгэхээр бол нөгөө том энэ технологи хөгжүүлж байгаа одоо компаниудын хөгжүүлсэн технологиг авч нутагшуулах замаар ашиглаж байгаа. Энэ манай саяны AI шийдлийг бол Энтгэг компани хийж өгч байгаа. Би бас одоо энтгүүд маань монгол хэл сурчиж байгаа юм шиг үстэй гэдэг тоглоод тийм ээ. Өөрөөсөө англи хэлээр таарахгүй ярьдаг. Одоо монголоор тэгээд бас тактик гэдэг юм шиг үстэй гэдэг тоглоод асуусан. Энэ мэдээж суурь нөгөө large language model гэдэг тэр үндсэн хийж байгаа технологи нь бол өөрөө одоо адилхан учраас энийг бол одоо хийх бүрэн боломжтой байна. Хоёрхан жижиг асуулт үлдээ тэр нэгээр ер нь анхдагч сэдвтэй холбоотой ялангуяа хиймэл оюуны хувьд бол хайп болж байгаа сэдвтэй холбоотой хөрөнгө оруулагчдын хувьд бол бас нэлээд болгоомжлон байна. Гэхдээ Skytlib бол бас хамгийн одоо төрүүлж алхаад явж байгаа нэг талаас сайн гэж харж байгаа. Гэхдээ ер нь одоо яг size хөрөнгө оруулалтын хувьд бол анхдагч capex талаас ер нь нэг ямархуу одоо баримжаа багцаатай явдаг юм байна. Жишээлбэл саяны монгол хэлний хөгжүүлэлтэн дээр танах ямархуу зардал гаргасан гэсэн. За саяны одоо хөрөнгө оруулалтын хэмжээ нь бол AI дээр яг бид нар нөө дэд үтсийн хөрөнгө оруулалт хийдэг болохоор одоо жишээ нь дэд үтсийн хөрөнгө оруулалт бол тийм ээ 5G-ийн тухай ярихад 5G төсөл бол 100-аас 200 сая долларын тухай 5 жилийн хугацаанд яригдж байгаа гэсэн. AI дээр бол бид нар ер нь одоо дунд хугацаанд бол нэг 20 сая долларыг одоо батлуулахаар бас хөрөнгө оруулагчтайгаа яриад ингээд зөвлөд явж байгаа. Дунд хугацаа гэдэг нь ойрын 3 жилд. 5 жилд. Ойрын 5 жил. Тий.
Саяны яг жишээ нь одоо дуудлагын төв дээр ашиглаж байгаа мониторингийн AI гэхэд бол CAPEX гэхээс илүү OPEX модельтэй нэг дуудлага болгоныг шалгахад цаана нь одоо 10 цент ч гэдэг юм уу нэлээд явчихж байгаа. Тэгэхээр сая 200 дуудлага гэдэг ингээд тооцохоор нэг $48,000 ч юм уу жилийн хэмжээнд 5 жилийн хэмжээнд бол одоо $250,000 ингээд шийдээд явах боломжтой. Тэгэхээр бол яг энэ орчин үеийн технологийн одоо шийдлүүд бол CAPEX, OPEX гэдэг хоёр модельтэй байдаг. Бид нар бол бас аль аль моделийг сонгоод явдаг юм байх. За их баярлалаа танд ярьсан өгсөнд. За баярлалаа. Тэгэхээр CNBC телевизийн өнөөдрийн зочноор Skytel компани үүсгэсгэрэл амарчин эрхэм оролцож салбарын болон ялангуяа Skytel компани дээр өрнөж байгаа шинэ технологи, шинэ бизнесийн боломжуудын талаар авгунтай ярилцлаа. Бидэнтэй хамт байсан баярлалаа. За баярлалаа. Нэрийг нэг зөвхөн хэлсэн нэрийг